Bonjour. За одоо дасгалаа хийнэ. Дасгалын хэсэг рүү орохдоо мэдээж хамгийн ихэнд энд дахин сануулах үүднээс одоо хинч ойлгомжтой юм шиг боловч олон харахаар дасал болоод хийхгүй алдсаад иж магадгүй тийм ээ. Энэ үг харилцан яриануудаа 15 удаа хамгийн багадаа уншина тийм ээ. Тэрнийхээ дараа энэ дасгалыг хийнэ. Энэ бол ерөнхийдөө дурмын ойлголтоо баталгаажуулах тийм л хичээл байгаа. Юу дасгал байгаа. За эхний 2 дугаар дасгал дээр болохоор өөрийнхөө одоо энэ жири чихрэн зарцуулах, төөлөх, хэмнэх, гамнах, зайлсхийх гэдэг энэ дөрвөн үйл үгийг ашиглаад өөрийнхөө бодож санаж яваа юмаа илэрхийлээрээ, бичээрээ гэж байна. За жишээлбэл би сар бүр жаахан мөнгө хэмнэн гэж байна. За тэгэхээр энэ дөрвөн үйл үгийг ирээдүйн цаг дээр хувиргаад ашиглаад өгүүлбэр бичих нэ. За дараа нь энэ хаалтанд байгаа үйл өгнүүд байна. Энэ үйл өгнүүдийг ирээдүйн цаг дээр хувиргаж бичнэ гэсэн. Би төсвөн удирд нь захиран зарцуулна. Би чи цагаа олж одоо цагт нь төлбөрөөн байнга төлж байгаарэ гэж төлдөг. Эсвэл тэр 7 хоног бүр мөнгө хэмнэн бид шаардлагагүй зардлаас зайлсхийе гэх мэтчлэн. За 3 дугаар дасгал болохоор хэмжээ болон тоо орсон юм мэдээллийг хэлэх нь л дээ, илэрхийлэх нэ. За жишээ нь баг зэрэг их хэтэрхий их хангалттай гэсэн үгнүүдийнх нь. За энэ чинь ингээд энд ер нь мэддэг үгнүүд дандаа өмнө хичээлд орсон үгнүүд байгаа шүү. За дараагийнх дээр нь болохоор та хэдэн төгрөг зарцуулдаг эсвэл олдог вэ? Тэрийг хэлэх нь жишээ нь Je gagne 3000 €. Би 3000 евро олдог. Би бага зэрэг зарцуулдаг гэх мэтчлэн. За 4-р дасгал гэсэн чинь цаг хугацаа болон давтамж илэрхийлсэн үгнүүдийг ашиглаж хэлэх нь л дээ. Жишээлбэл би сар бүр мөнгө цааш нь хийдэг. Жил бүр тэгдэг. Эсвэл жилийн дараа би тэгнэ ингэнэ гэд тэ гэх мэтчлэн. За дараа нь болохоор энэ avant après pendant chaque tout гэнэ эднийг ашиглаж хэлэх нь өмнө дараа үеэр одоо сар бүр жил бүр гэхэд ордог байна. Эсвэл энэ одоо tout гэдэг нь одоо их гэсэн утга юм шиг одоо бүгд гэсэн утгаар юм шиг харагдах гэдэг нь тий. Юу тийм үг байна. За тэгэхээр энэ жишээ нь харъя. Эхнийх нь je calcule mes dépenses chaque achat гэнэ. Худалдаа авалт бүрийнхээ өмнө зардлаа тооцдог гэж үзье. За тэгэхээр сарын хэмндэг гинэ. Тэр нөө сарын өмнө дараа турш юм уу тий. За тэгснэ энэ сар бүрийн 5-нд юугаан төлдөг. Хүрээсээ төлдөг. За дараа нь тэр эмэгтэй амралтынхаа төлд амралтынхаа өмнө амралтынхаа дараа багахан зарцуулдаг. Тэр гэсэн утгаар юм байх нэ. Үгнүүд орлуулж бичих нэ. Дараа нь үгүйсгэл. За та юу хийдэггүй вэ? Та яадаггүй вэ гэнэ. За жишээ нь je ne dépense pas trop. Би нэгтрхийг зарлагддаггүй, үрлэгэн биш ээ гэх нь. За je ne travaille plus. Ажил хийхээ болсон гэдэг юм уу. За дараа нь үгүйсгэл энэ яг тохирсон үгүйсгэлийн олоорой гэж байна. За би их мөнгө олдоггүй л гэх нь. Энд чинь нэг юм дутуу юм байна. Энд нэг юм дутуу байна. За ингээ харахаар дандаа юу яасан орж исэн үгнүүд байна. За яг энэ креди гэдэг бол зээл гэсэн үг тий. За 6. Энэ QCM гэдэг нь болохоор олон сонголттой асуулт хэлдэг байхгүй юу? За хариулт нь олон байна гэсэн үг. Тэгэхээр энэ хариултуудаа сонгоно. Жишээ нь je
гээд сар бүр төсвөө гэд эднэр аль нь байх вэ? Энэ тэгэхээр хувираагүй эхнийх дээр жишээ нь А хувираагүй байна. 2 дээр Б дээр хувирсан байна. С дээр хувирсан байна. Хувирахтаа ямар бие дээр байна гэдгийг нь анзаараарай. Тэгэхээр энэ биеэс харах хэрэгтэй гэсэн үг тий. Гэх мэтчлэн. За дараагийнх. За энэ үгүй болохоор өнөө худлаа юу? Энэ мөнгө болон төсвөтэй холбоотой зөөр үгсний тухай ярилцаа гэж байна. За эхнийх нь болохоор мөнгө модонд ургадаггүй гэж зөөр үг байна. За энэ нь болохоор мэдээж ойлгомжтой тий, мөнгийг тэг зүгээр байж болчдөг юм биш ээ. Дэмий зарлах хэрэггүй гэсэн үг байна. За би уншаад өгье. L'argent ne pousse pas sur les arbres. L'argent est difficile à gagner. Il ne faut pas le gaspiller. За дараагийнх нь болохоор il faut garder une poire pour la soif гинэ. За энэ их сонирхолтой энэ цангасан үедэн хэрэглэнэ гэж бодоод лирэн цааш нь хадгалах хэрэгтэй гэж байна л да. Лир их тийм шүүслэг жимстэй. За тэгээд энэ их сонирхолтой ер нь авсаар хэрэглэгдээд байдаггүй юм зүрэг байна л да. Өөрөөр хэлбэл хэцүү цаг үе ирэхэд гэж хэмнэх хэрэгтэй гэсэн үг байна. Il faut économiser pour les moments difficiles. Ça, il faut garder une poire pour la soif. Il faut économiser pour les moments difficiles. Ça, qui dépense sans compter finit sans argent. Хин тоолохгүйгээр үр зарлагдаж байна. Мөнгөгүй л болж хоцордог. Гэсэн мөнгөгүй болж дуустдаг гэдэг энэ финих гэдэг үгээр хэлсэн байна. За тэр нь болохоор мэдээж ойлгомжтой тий. Хэтэрхий зарцуулаад байх аваас бид юучгүй их л хурдан юучгүй болж дууснаа гэсэн үг байна. За энэ se retrouver гэдэг нь болохоор одоо trouver гэхээр олох гэсэн үг тий. Se trouver гэхээр se retrouve гэдэг нь болохоор яг одоо тийм л болж хоцрох гэсэн утгаар хэрэглэгдээд байгаа хгүй. Ер нь бол être үйл үг шиг. Гэхдээ жаахан юм ялгаатай хэрэглэгдэж байгаа. За je me retrouve би нэг тийм болж хоцорлоо гэсэн утгаар шүү. За ихнээс нь qui dépense sans compter finit sans argent. Si on dépense trop, on se retrouve vite sans rien. Дараагийнх нь болохоор un sou est un sou. Зоос л бол зоос гинэ. За мөнгө л бол мөнгө. Même une petite somme d'argent est importante. Маш бага хэмжээний мөнгө байсан ч гэсэн тэр чинь чухлаа гинэ. За энэ ансуу гэдэг нь одоо нөгөө манайх зоох одоо яг одоо нөгөө зоосон мөнгө гэхээсээ илүү мөнгө гэж ярихад бид нэр одоо утгаар нь яг одоо тэр тавтын зоосон мөнгө зоос гэдэг ойлголтоор биш ерөнхий ойлголтоор нь хэлдэг тий. Ер нь бол бид нар мөнгийг 5 цагаас 5 3 юм тэр гэж ярьдаг шүү дээ. Тэрнтэй адилхан энэ бол ерөөсөө мөнгө гэсэн. Мөнгө л бол мөнгө. За les bons comptes font les bons amis. За энэ бол маш их хэрэглэгддэг сайн тооцоотой байж ээж сайн найзууд байдаг гэсэн үг байна. За тэгэхээр il faut être clair sur l'argent même avec les proches. Ойр дотныхоо хүмүүстэй ч гэсэн мөнгөний тухайд маш ойлгомжтой байх хэрэгтэй гэсэн үг байна. За харъя les bons comptes font les bons amis. Il faut être clair sur l'argent même avec les proches. За дараа нь il faut pas mettre tous ses œufs dans le même panier. За бүх өндгөө яг нэг сагсанд хийх хэрэггүй гэсэн үг. За энэ бол маш их хэрэглэгддэг шүү. За тэр нь болохоор орлого болоод одоо мөнгөний их усврэн төрөлжүүлэх олон боловсруулах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр энэ одоо чинь
дүрслэл нь бол тий бүх өндгөөнийг сагсанд хийцээ явж байгаа бүдэрчүүнаад хагарах юм бол бүгд л будаавлах гэдэг нь тий. Тэгэхээр тэрнийхээ оронд байгаа бүх мөнгөөрөө ганцхан юмд хөрөнгө оруулахынхаа оронд өөр салбарт өөр зүйлд хөрөнгө оруулахыг ингэж хэрэгэлдэг шүү. За. Il n'y a pas de petite économie гэнэ. Il n'y a pas de petites économies. Одоо хэмнэлт багддаггүй л гэсэн үг л дээ энэ. Багахан хэмнэлт гэж үгүй гэж яа л да. Тэгэхээр хэмнэл байгаа бол тэр нь жижиг одоо бага гэлтгүй хэмнэлтэл бол хэмнэлт гэсэн үг тий. Тэгэхээр тэрүүхэн төдийхөн ч гэсэн хэмнэсэн л бол хэмнэсэн. Chaque économie compte, même si elle est petite. За хэмнэлт болгонд нь л тооцогдно. Хэдий жижиг байсан ч гэсэн утгатай. Dépenser plus que ce qu'on gagne, c'est s'endetter. За энэ болохоор олж байгаагаасаа илүү зарнаа гэдэг чинь өрөнд орохын шинжээ гэнэ. За, faut faire attention à ne pas vivre au-dessus de ses moyens. За энэ хараа au-dessus гэдэг нь бол юу гэсэн үг шүү дээ. Нөгөө дээшээ гэсэн үг. За тэгэхээр өөрийнхөө чадлаас хэтрүүлж амьдрахгүй байхыг хичээх хэрэгтэй гэсэн утгатай үг байна. За энэ зөөрөг бол ер нь зөөрөг гэдэг бол хэл сайн сурсан хүний одоо ингээл хэл уруулын үзүүрт ингээ байж идэг B1 ба түүнээс дээш шатанд байж л байх ёстой юм үг хэллэг юм байгаа шүү. За энэ бол яг A1 тэнийг заагаад байж гэнэ гэвэл одоо доод анхан шатанд энийг зааж гэнэ гэвэл би бол их муу багш гэж ойлгогдно. Одоо хүнд хизээ юу заах вэ мэддэггүй юм байна гэж бодогдох байхгүй юу? Гэхдээ одоо та нарын одоо энэ бичлэгийг үзэж байгаа хүмүүсийн мэд хэрхийн төлөө энийг биччихэд ингээд оруулахад надаас юу нөх вэ тийм ээ. Тэгээ манай монголчууд өөрсдөө их нөгөө бичгийн болон аман юм утга уянгийн чадамж одоо сайн учраас ер нь бол амал ангайвал зөөр үгээр ярьдаг юм түмэн учраас энэ зэргийн юмыг бол шингээчих чадвартай гэж бодоод энэ анхан шатанд гэлтгүү оруулчихж байгаа шүү. За тэгээд A2-ын A1-ийн энийг цээжлээд ашиглах бол сайн л байна гэсэн үг. Тэгээ B1-ийн энийг цээжлээгүй байвал маш муу гэсэн үг. B1 ба түүнээс дэше энэ зэргийн юм ингээ хэлжээ базч ер нь зөөр үг гэдэг бол маш том агуулгыг базж хэлсэн их гоё үгнүүд байдаг. Тэгэхээр энийг ашиглаж чадахгүй байвал муу л байна гэсэн үг шүү. Зэн байна да. За энд 8 дугаар дасгал гэж байна. 8 дугаар дасгал болохоор ийм 13 үйлэг байгаа юм байна. За энэ болохоор бидний одоо дасгал гэхээсээ илүү юм цээжлэх ёстой, анзаарах ёстой юм чагсаалт байна л да. За одоо энийг хардаа эдгээр үйл үгийг сайн анзаараарай. 2 янзаар хэрэглэгдсэн байгаа гэж байна. За бид нар нөгөө зөвхөн evite дээр тайлбарлсан байгаа тий. Тэрнтэй адилхан evite гэх юм бол шууд тусагдах нь орж исэн. Үйл үг орвол өөр дөт орж исэн тий. Тэрнтэй адилхан А байна уу, дö байна уу гэдгийг нь харах нь тий. За одоо ингээ харахаар энд нэг А байна, ингээ дö гэх мэтчлээ. Энийг маш сайн харах нэ. За жишээ нь эхнийх дээр arrêter гэдэг нь бол болох зогсоох гэсэн үг тий. Elle arrête ses paiements. Тэр төлбөрөө зогсоож байна. C'est paiement гэдэг нь ингээд нэр үгээр орж ийн. Гэтэл үйл үгээр орохоор elle arrête de payer en espèces. Тэр бэлнээр төлөхөө болж байна гинэ. За хоёр дахь нь болохоор сонгох choisir гэж байна. За тэр нэг бүтээгдэхүүнийг сонгож байна. Тэр илүү зарцуул одоо зарлагдахгүйг сонгож байна гинэ. За энэ чи deux орлоо choisir de ne pas dépenser. За гурав дахь нь болохоор эхлэх гэж байна. Je commence le travail.
Би ажиллаа эхэлж байна. Je commence à travailler. Би ажиллаа хийж эхэлж байна. За décider. Il décide des priorités budgétaires гэнэ. За тэгэхээр тэд төсвийн нэн даруй шийдэх асуудлуудыг нэн чухал асуудлыг шийдэж байна. Il décide de fixer les priorités. За тэгэхээр нэн чухал асуудлаа тогтоохоор шийдэцгээж байна. Гэнэ. За éviter бол мэднэ. Il évite les dettes. Тэр өрнөөс зайлсхийдэг. Il évite de s'endetter. Тэр өрөнд орохоос зайлсхийдэг. Essayer хичээх гэсэн үг. За il essaye une méthode de gestion. Тэр удирдлагын нэг арга барилыг туршиж байна. За энэ эсэйг хийх, турших, оролдоод үзэх гэсэн үг гэсэн тий. За энэ удирдлагын гэдэг нь болохоор энэ хойноосоо тодруулж болж байна. Яг бид нар энэ хичээл нь өөрөө мөнгө санхүүгийн захиран зарцуулалт учраас энэ чи яг тэргээр байж болно. Зүгээр энэ төрийн удирдлагч гэдэг юм уу тэр байж бас болно. За тэгээд үйл үгтэй бай. Il essaye de mieux gérer son argent. Тэр мөнгөө илүү сайн захиран зарцуулахаар хичээж байна гинэ. За одоо энэ дээр их сонирхолтой байна. Энэ дээр болохоор il essaye une méthode гэхээр тэр юм арга барил туршиж байна. Үйл үгтэй болохоор хичээж байна болчлоо тий. За дараа нь 7 болохоор fini хийх бишээ дуусгах гинэ. Тэр нь болохоор nous finissons le calcul. Бид тооцоогоо дуусгаж байна. Nous finissons de calculer. Бид тооцоолж дуусч байна. Мартах, oublier. Tu oublies la facture. Чи төлбөрийн баримтаа мартаж байна. Tu oublies la facture гэдэг чинь одоо facture гэдэг нь болохоор төлбөрийн бичиг байхгүй юу? За үйл үгээтэй болохоор tu oublies de payer la facture. Oublie de payer la facture. Чинь төлбөрөө төлөхөө мартаж байна. Мартдаг шүү. За proposer гэдэг нь санал болгох. Elle propose un plan d'économie. Эдийн засгийн нэг төлөвлөгөө санал болгож байна. Elle propose de réduire les dépenses. Тэр зардлаа танахыг багасгахыг санал болгож байна. Санал болгодог. 10. За regretter гэдэг нь одоо харамсах гэсэн үг. Je regrette ma décision. Би энэ шийдэлтэй харамсаж байна. Энэ шийдвэртэй харамсаж байна. Je regrette d'avoir dépensé autant. Ийм их зарцуулсандаа харамсаж байна гинэ. Refuser гэдэг нь татгалзах гэсэн үг. Je refuse l'achat. Би худалдаж авахаас татгалзаж байна. Je refuse de payer beaucoup. Би ихийг төлөхөөс татгалздаг. Rêver гэдэг нь мөрөөдөх. Elle rêve d'une vie meilleure. Тэр илүү сайн амьдралыг мөрөөдөж байна. Үйл үгтэй болохоор дөйтэй орлоо. Elle rêve de gagner plus d'argent. Тэр илүү мөнгө олохыг мөрөөддөг. Risquer гэдэг нь одоо эрсдэлд орох гэсэн үг л дээ эрсдэх. Одоо эрсдэх гэхээр нөгөө амь эрсдэх гэдэг шиг бодоо зай. Ямар нэг юмыг эрсдэлд оруулах тэгэх болцсошгүй байдалд орж ийн гэсэн үг. Жишээ нь tu risques une amende. Чи нөгөө amende чи нөгөө торгуул. За олчлоо. Торгуул төлжил таархандэ төлөх вийдэ гэж байна. Тэгээ үйл үг нь орлоо. Tu risques de payer une amende. Чи торгуул төлжил таарах вийдэ. Тэгж магадгүй шүү. Тэг хэрстэл байгаа шүү гэсэн үг байна. За энэ 9-р дасгал дээр болохоор энэ ангилна гэж байна. За яаж ангилах вэ гэхээр өгүүлбэр болгоныг нэг үрчлэн уншаа. Тэрийг яг зөв игнэнд нь оруулаа гэж энэ жишээ нь үйл үгийнхээ араас шууд тусагдах нь орсон байна уу? Аль эсвэл үйл үг ороод нөгөө ухтвар ороод ахаад үйл үг орсон байна уу?
тэрийг нь харъя. Энэ бол жигтэйхэн амархан дасгал байна. Жишээлбэл эхнийхдэр elle arrête ses paiements. Тэр төлбөрөөр төлөхөө болсон, зогсоож байна гэхэд энэ шууд ses paiements гэд нэр үг орсон учраас энэ дээр болж таарлаа тий. Гэтэл хоёр дахь нь elle choisit de ne pas dépenser. Тэр зарцуулахгүй байхаар шийдэж байна. Тэр сонголтыг хийж байна гэж байна. Тэгэхээр энэ нөгөө үйл үгтэй байгаа учраас дөө эсвэл аль нэг нь ороод үйл үг орсон учраас энэ дээр болж таарлаа тий. Тэгэхээр энэ өгүүлбэрүүдийг ингээд сайхан уншаад энэ хойно бүглэнэ гэсэн үг. За би энэ өгүүлбэрүүдийг яг энэ өмнөх үг дасгал дээр гарсан өгүүлбэрүүд байна л да. Тэгтээ би ахаад уншаад өгье. Elle arrête ses paiements. Il choisit de ne pas dépenser. Je commence à travailler. Il décide des priorités budgétaires. Il évite les dettes. Il essaye de mieux gérer son argent. Nous finissons de calculer. Tu oublies la facture. Elle propose de réduire les dépenses. Je regrette ma décision. Je refuse de payer beaucoup. Elle rêve de gagner plus d'argent. За юм байна.